зас게 자라노 에르메 조세 엘자쇼 тэгээ сүүлд нь биш одоо хэдэн онд орж ирсэн ба та төвдөр 84 удаад 2005 онд орж ирсэн юм а тань төвдөр. Тэгэл тэрнээс зүгээр суучих шигтэй. Тэгээ суухаас яг уу. За би баатан сумда 33 онд төрсөн. Баянцэсрэнгээ хүний нэ 5 дахь хүүхэд нь. Сургууль суугаагүй. Тэгээд 8 настай Баянцхан дөрөвдөл тэгээд малч явсаар байгаа тэгэл юу яасан да. Ихтэй мал малж байв. Тийм дандаа маллаж манай өргөмөл жонц тэдний дөрөвдөж ирэл тэгээд малсаар боо тэгээд манай гэр бүлийн хүн загдаа гэдэг хүн байсан. Ямар ажил хийдэг хүн бэ? Энэ Баянцханд барааны нэр бойжгаа тэгээд 67 онд төрсөд намуурын орлогч хийжсэн. Захиргааны орлогч, намуур орлогч биш захиргааны орлогч хийжсэн. Одоо Баянцханд ахуй үйлчилгээндээс 60 онд ахуй үйлчилгээнд ороод тэгээд 67 онд нүүжэрэл тэгээд 67 онд ачаахад цэвэрлэгч хийжсэн, шил угаагч хийжсэн. Шил угаагч, нэм найруулагч шил угаагч байдаг байсан тий? Тий. Та тэгээд зүүд ингээд сумын төвөр байхад танах ямар айлтай айл байв? Манайх эрдэн төрийн хойтод байсан баха манайх чинь. Тэгэхээр чимэдэн нөгөө манайх нэг дараа айл өгсөн. Чимэдэндэг авгаж нэг чимэдэнд дээл хийж өг. Өөртөө дээл юу надад дээл хийгээд өгөх гэлдэг. Тэр дээлээр 8 цаг ажилтан ачаахад 8 цаг ажилтсан шүү дээ. Тий. Тэгээд одоо миний олжээс одоо тог өдөр одоо энэ Улаанбаатарт юунд байж энэ дээ. Музейд байгаа юу? Тэг музейд байгаа. Тэгээд би ч одоо ер нь 10 настай шахаваргийн алчурдаач нэг янз бүрийн ойцгөөсөн цагаан дааванда. Тэгэл тэр чинь олчход одоо энэ сүрэнэл аваад дамж юуна манай тэр нөгөө сүхий авгаа маамаа тэдний чинь тэр нөгөө саахт манайхан тэгээд малаа ялах гэж нөгөө кичин сайхан морь тэмээ олчхол ингэж бооцоход үзүүлэх гэж явж байгаа юм шүү дээ. Тэгээд юм хүнд гайхвал. Тэгээд үзүүлэх гэдэг нөгөө зүлхээ ойсон яасан юм би ойсон юм янз гоё ойж байж. Тэгээд миний цагаан даавуудаар дандаа юм ойжгүйсэн шүү. Танд ойдл хийх үйл ажиллагааг үүлийг одоо хэн зааж өгөв? Ерөөсөө ли тэгэл юу яажсэн би 12-т 13-т хоног явж гол тэгэл эсгэж өөрийнхөө дээлийг өмсч байгаа дээлийг тайлж гол тэр үнийг харж ижсгээл тэгээд аяа сурцсан. Өста надад ойчл зааж өгсөн хүн байхгүй. Өөрөө л амьдралаас сурсан байж тээ. Тий тэгээд өөрөө тэгээд тэр цэдүг чинь цамц биднээс нөгөө цамц мод байхгүй тэгэл тэр цамцаа өгөөч би хоньны дэрэгд цамц хийж нэ тэр үе чинь одоо хүнд өгдөг бэлэг байхгүйсэн. Тэгээд цодгоод очихаар ээж нэг 2 метр суйн бо тэгээд нэг орос ирвэс чичүүгээл тийм өгдөг. Тэгээд тэргээр наваачаад өөрөөсгөл цамц хийж тэгжээс орсон нуугаад хоньнд авч явж байгаа л ороо ирэхээр завгаагаад мөхөөр тавьчихад маргааш нь буцаад хандаа явахаар аваад явдаг. Манайх тэр намайг багахад манай дөрөвлөө дандаа ганц гэрвэл. Өвдөнөө дөрөв цагт ганц гэрвэл. Тэгэл дандаа тэгж сурсан да би юм. Та их дуртай байж тийм болохоор гоё сурж байгаа. Оо тийм. Тэгэл сургууль дуудаа тэр нөхгүй. Цан байхгүй. Би гар хөлөө хийх гэсэйгээд хангинаад өгөхгүй. Тэгэл нөгөө тэгэхэж одоо энэ цагаан тухай нэгдүгээр ангийн цагаан тухай янз гоё ном байсан да.
Энэний чинь ганцлаад хэрч юмшаал тэгэл энийгээ надад нөгөөтгөрд юу хийгээл тэгээд Өөрөө цагаатлагаа уншиж байгаа сураад. тэгж явсаар байгаа тэгээд энэ цагаатлагыг сурж яваад тэгээд сүүлдээ нэг атихад ороод ирэхээр чинь одоо тэгээд ороо өдөрт нөгөө лекс урдас зэрэг яриа гэдэг тэгээд хэрүүнд буруу зэрэг юм бичмүүлж байгаа тэгж байгаа сурч ирсэн. Өөрөө сурсан байна тий. Тийм. Араа жолироса бидсэн ганц багш юм харалта засварж цэг бүгд ямарсан 68 онд энд баасан зэнд малгайрагш юм нэг 7 хоног хичээл даалгасан болч нөгөө тийм сурах юм байхгүй нөгөө тоомоо бодож чадахгүй шүү. Тэгээд нэг 7 хоног суугаад тэгээд гарч ирсэн. Тэгээд нэг 4 гэрчлэг аваад тэгээд гарч ирсэн. Манай 400 гармалтай байсан. Тэгээд тэрнээс өгсө 75-аар тогтолцсон шүү дээ нөгөө нэгдэлч байна. Тэгээд 75 мад авчихад сураад тэгээд босоо нэгдэлд өгсөн. Тэгээд нөгөө төгсөд нэг дандаа 90 малын голдуу авъя гээд дандаа 90 мал аваад гоцорсон чинь нөгөө 90 мал чинь нийтэд барагчтай байл. Өстгүй юм байл. Тэгээд сүүлдээ чимгийг аваад энэ баасангийн манай баасангийн аав хоёр хөөж 90 мал ингэж хүмүүс одоо тэгвэл бид нэр ямаа өгье. Тэгээд бид надад ямаа өгч ирсэн. Хэдийд ямаа өгч ирсэн. Хавар мал аваад тэгэл товарч гэл явдаг байсан. Хоёр гуруула нийлээл ял 1000 байсан баг 1000-аас урддаг байсан баг та мала. Тийм баг суур болгоод явдаг байсан. Тэгээд хоёр гуруула тэгээд угаад явдаг. Тэгээд намар нөгөөх нь нядлан төгчгөл тэгээд хүрээд ирдэг тийм л байсан. Тэгээд манай нэг хэр мөр байсан тэр нэг аваад явдаг. Ясаа товрын давд оноолцоход хүрээд ирдэг. Ясаа нэг гүч алддаг тийм мөр байсан. Тэгээд тэрнийг дандаа авч явдаг. Мал тухаараа тэрнийг аваад явдаг тийм байсан. Тэгээд сүүлд манайх нэг наашаа нөхөр яар нэг сумья гэдэг тэр л надад таарахмаар нөгөөт гэдгийгсэн чинь тэгэл өөхсөж хөө ямар юм гэж 2-3 хоногийн дотор зүгээр говьс бодгоод аваад ирсэн. Би марийн харж уйлаад тэгжсэн. Тийм баян хэрэгэлдэг адуу малаа чинь бас хайрладаг тий хараад уйлна л та. Тий тэгэл би хараад уйлж ирсэн. Миний мористо гүча товрын давд яваад таргалцахад ирэхээс ингэж үзээгүүмөр даач яваад ингэж унж явахтыг үерсэн бодож би уйлж ирсэн марийн хараад. Ямана бархан бодож чинь хондо мөрөжсэн нөгөө чимгийг аваад тэгсэж бодлогод болохгүй байл тэгээд сүүлд манай бархан бодож авсан. Тэгээд би аваад нөгөө хийчихэд ороо өдөр оюутан байж гад ороо 2 удаа 4 удаа тэр ганцлаад аргал тавьчихсан. Яганлын хоодоо тэр урт хоодоогоос гээд аргал зүгээлгээд ястаа тасраад ингээд уут жил явах дөрөх мэдгүй зогсч байдаг тийм болсон байсан. Онны мөр. Тийм яа юм. Унахад сайн гэж янзтай тийм өртөг байсан. Тэгээ сүүлд нэг манайхын төрөй дэрхэр тэгэл мөчмгийг ав би аваад хөлчний хондомор шигом самэр хөлчи гэдээсэн чи явж чад тэгээ нэг өгсөн чинь аваад над нэг 2 битан ус тохооц болгооч идчихсэн. Тэгж байгаа тэгээ сүүл тагтанд явцсан гэсэн. Гэт надад тэрсэн малыг их гоё идэлдэг хүн байж. Тэг хүний орон бол гэж хийхгүй ерөөсөн. Ингээд би аргал орооч нь ороохон болон тэгээ шогшоод ингээд явж аргал тасраад ингээд унаа тэгж зогсчдаг. Тийм өр байсан. Тэгэж адуу малыг өөртөө ээнэгшүүл засгадаг байж тээ тий. Тий янзын номхон тий. Тэгээд тэр мө хөвшөд очиад тэгээд уусаан даглаасан байхгүй болгоо шичдэг байна гэдэг тэр хөвшин тэгж ирсэн. Тиймэрхүү л байсан. Миний нэг хэдэн ганц хүнээс гасан 10 хэдэн дам морьгүй гардаг дандаа морьд гардаг. Тэгээд тэр үл янзын хордон зэрэг сайхан морьдууд эсэ. Тэгээд намайг л дээрээс хаяхгүй шүү дээ хэр унаа аяатхад чинь цаашхны боцохч нэрэг чараа цогсч. Яв тийм морьдээс. Тэгээд сүүлд манай бурхан болоодаг шарга морь сүүлд байсныг унаад зааж нэг юм чивгийг аваа ядрал эндээс баян цаана бийл ороход татаагүй бод орсон гэдэг. Би марнахсаа нэг одоо мэдлээс тэгжсэн шүү дээ байлаа. Тэгжсэн хэдэн цагаан шарга морь бодоод ирсэн. Хагсын нэгдэлд өгцөө. Тэгж байгаа. Тэгээд сүүлд тэгээд энэ дүүгээсэн чинь тэгээд нэг одоо нэг хийзэнтэй зүгөө явж байгаа тэгээд дууссан байсан. Хүүхдүүдээ сайхан ажил сургана. Хүн ядарн, зүудрэн, хоосон, баяжин янз бүр явна. Энэ орчлонгийн хүрдэн дотор үлдэл хүү ерөөс янз бүрийн мэдчихэд амьдэрж байгаа. Тийм ээ.
Тийм учраас хүүхдүүд одоо янз бүр ажилласан сурах, хар ажиллаж ирэхгүй сургах хэрэгтэй, хөдөөний ажиллаж ирэхгүй сургах хэрэгтэй. Тэгээд одоо сургууль соёлоороо явсан ч одоо ерөнхий зөв харьцаж зөв хийж сайн хийх залхуугүй тэгж л явах ёстой да. Одоо би тэгж л ярий да. Тэгээд нөгөө эсвээс нь шинэ хэдийн хүүхдээ чинь захирал одоо ерөөсөө хүмүүжлэлтэй байж сахилгаттай байж бай. Тэгээд эдгээр ангийн хүүхдүүдийн чинь чулуурчиж ಹೋಗೋ та нар одоо юу гэсэн үг одоо элдв янзын юунд орчих нь одоо хэрэг чирэгдэлд орчих. Та нар даруй төлөө яв гэж чулуурчиж өгөөл тэгээд явж ирсэн да. Одоо тэгэл энэ хойд алтай байж байна. Энийг хин байж эдгээр чинь тэгэл одоо бидний чулуурчиж явж ирсэн гэдэг. Арлын нөхдүүд, найз нөхдүүд нь алтай хүү өдр. Тэгээд явж ирсэн. Тиймэрхүү одоо тэгээд эдгээр ч одоо тэгээд надад гэж сүйд болтой. Цугаараа ирвэл очоод тэгээд Ваасан гүйлэл одоо дандаа гэр бүлээр дандаа манай дэрнэ. Манайхаар хонож инжил манай дэрэл явна. Мөнх очрын анги байна шүү дээ. Тийм мөнхчр анги яа гүнэ. Тэгээд явж идэв. Хүн тэгээд хаа байгаа гадараа бүжүүдээр нутгаан дуулж явах хэвээр. Тэгээд энэ юу багын дуунаас алсын нахны дуудаа сэнганархан оодасонда агарын сайхан көдөхөймахөө ажил хийж амьдран соомаар айдасахан tagayomako silemiringring adado zechgal tusan kodohoyomako chemerhin okan hanyawodamor 친구 세한 tagayomako 오다 소지 순드랑 소나서 어선내 동등 허주용마호 오라트나서 줬단자라말 오름태서 한노따가요마호 라는 багнито толчихлаа. Тэгээд ингэж дуулах хүн байгаа даа тий. За тэгээд ерөнхийдөө бол бид хоёрод маш сайхан хууч хөрдөө бас дуу хуурдууллаа. Тэгээд дараа одоо энэ нутаг орны 100 жил болж байгаа юм байна. Бас энэ зундаа бас нэг бороотой ногоотойгоо болохоор олон сайхан найр наадам болох юм байлээ. Та тэгээд одоо найран дээр дуу дуулах байх. Одоодаа нийлээд дуулж яхад нь би бас дахиж ирж бичнэ. Тэгээ одоо бүгдээрээ сайхан тэр найртай хууртай байхын бэлэгдэл тэгээ урт нь асууж удаан жаргахын бэлэгдлийг танд хүсэн өрөөё. За. Эрэлэшөө